6 сарын 11-ний өдөр улс орон даяар улсын хурал орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа хийх сонгуулийн хуулиар олгогдсон эрх нээлттэй болж байгаа өдрөө Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуул нь энэ удаад 28 тарих 41 мандаттай явагдаж байгаа бөгөөд Монгол Ардын намаас 41, Ардчилсан намаас 41, Монгол Ардын хувьсгалт намаас 26 гэсэн 3 намын 108 нэр дэвшигч 6 бие даач гэсэн нийт 114 хүн нэр дэвшиж байгаа юм а. Энэ чүүднээс Ховд аймгийн Монгол Ардын намын хорооноос энэ өдөр Алтангал содонд хөгжим драмын театрын өмнөх талбайд сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Хүний хөгжил, бүсийн хөгжлийн төлөө бид хамтдаа уриаг дэвшүүлж байгаа Монгол Ардын намын нээлтийн үйл ажиллагаанд тус намын гишүүд дэмжигчид хүрэлцэн ирснээс гадна аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр бүхий 41 хүн оролцож аймгийн Монгол Ардын намын хорооноос батламжаа гардан авлаа. Баяртай байна. 25 дугаар энэ удаагийн их хурл аймгийн иргэдийн хурлын сонгуулиуд аймгийн намын хорооны чухал ачаал бүгдтэй Шимханы эрхлэлттэй батламжаа гардаж авах юм байна. чухал ийм үйл ажиллагаа болж байна. Энэ үйл ажиллагаанд оролцож байгаа их баяртай байна. Тэгээ Монгол Ардын намаас нэр дэвшсэн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч 41 хүнтэй ялалт байгуулж амжилттай ажиллахыг хүсэж баяр хүргэж байна. Аймгийн Монгол Ардын намын ард түмэн энэ хурлаараа амжилт хүсэж энэ өнөөдрөө амжилттай олон амжилт гаргахыг хүсэж байна. Улсын их хурлаа болон аймгийн иргэдийн төлөөллийн хурлын одоо сонгуульд нэр дэвшиж байгаа манай намын одоо энэ бодлого хүчнүүд маань мэдлэгтэй мэрэгжилтэй боломжтой зарим нь одоо доктор эдмийн зэрэг золтой их сайхан хүмүүс нэр дэвшиж байна. Тэгээд энэ хүмүүс маань одоо намынхаа мөрийн хөтөлбөрийг одоо биелүүлэхийн төлөө чаргуу ажиллаж ялалт байгуулахаа гэж итгэж байна. Тэгээд бүгдийг амжилт хүсье. Иргэдийн хурлууд нэр дэвшсэн гишүүд баяр хүргэе. Энэ бол тэргүүний одоо манай залуу үеийн улсууд нэр дэвшигч байна. Улсын хурлын сонгуульд Монгол Ардын намаас Ховд аймагт 3 нэр дэвшигч, орон нутгийн сонгуульд 41 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн Монгол Ардын намын хорооны зүгээс нийт гишүүд дэмжигчид журмын нөхөдөө намынхаа мөрийн хөтөлбөр бодлого шийдвэрээ танилцуулахаас гадна иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн сонгуулийн ажилд нь амжилт хүсэн ирүүлв. За энэ удаад манай 83 заа түүхийн намын хороо бол Монгол Ардын намын одоо нийт бодлого бол улсын орноо хямралаас гаргах, төрөө хямралаас гаргах, улсын орны үйлдэл эдийн засгийн асуудлыг одоо засаж залруулах, ардынхаа амьдралыг хэвийн байдалд оруулах энэ чиглэлээр одоо бодлого барин орж байгаа. Тийм учраас бидний гол бодлого юм бол үн нутгаа хөгжүүлэх, хүнээ хөгжүүлэх, хамтдаа хөгжих гэсэн ийм чиглэлийн одоо ураад байна. Ийхүү өнөөдрөөс эхлэн Монгол улсын хэмжээнд сонгуулийн сурталчилгааны ажил нээлттэй хийснээр намууд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сонгуулийн сурталчилгаагаа явуулах хэрэгтэй болж байгаа юм а.